За төсвийн нөхцөл байдлыг бол сая тодорхой сонслоо. Зүгээр ер нь бол энэ төсвийн тодтгол хийсэн тэгээд дээрэс нь хэдүүлээ төсвийг батлаад саяхан тодтгол хийгээд нэг 2-3 сарын дараа л ийм их том зөрүүнүүд үүсэж байгаа нь харамсалтай л да. Тэгэхээр энэ дотоодын төтөөгдэхүүнийг ингээд тооцоолоод явж байгаа асуудал бол одоо ингээд сүүлийн хэдхэн сарын дотор 5 их 80, 3 их 80 гэдэг ингээд 8 их 80-аар буурчлаа. Яг энэ дотоодын төтөөгдэхүүнээс төсвийн орлогоо шууд доош нь буулгаж төлөвлөдөг үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар энэ аж ахуй нэгжүүдийн ялангуяа энэ аж ахуй нэгжүүдийн орлогын албан татврын одоо төлөвлөгөө бас биелэхгүй явж явах шиг харагдаж байна. Тэгэхээр миний хувьд бол энэ Монгол улсын одоо аж ахуй нэгжүүд бол ёстой нөгөө бүсээ чангалаад татврынхаа хамгийн дээд хэмжээндээ хүртэл бол төсвөө цуглуулж байгаа байх. Цаашдаа ч ер нь энэ төлбөрийн чадрын асуудлаас муудаж магадгүй зүгээр харагдаад байгаа. Тэгэхээр доороосоо ерөөсөө энэ аж ахуй нэгжүүдийн одоо төлөвлөгөөг авч дээш нь энэ хоёр талыг дотоодын нутгуудад доош нь буулгасан аж ахуй нэгжүүдийн доктортой төлөлтөрийг дээш нь хэлж уулзуулж төлөвлөдөг үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. Одоо энэ дутж байгаа 2.2 их 80-ыг ер нь яах вэ? Яг одоо энэнгээр одоо яг ямар үйл ажиллагаа, ямар зардлыг одоо хасаж тодтохыг хасаж одоо энэ ондоо орё гэж ингэж бодож байна. Гуравдугаарт энэ төсвийн бууралт 26 оны төсөвд нөлөөлөх үү гэсэн ийм гурван асуултыг асууя. За сангийн сайд хариулах уу? 6 дугаар микрофоныг нэ. Сангийн сайд. За төвшин асуулт нэрээ тэглэгээ явах дотоодын төтөөгдэхүүн болон бусад өөр 9 тоо төсвийн хүрээний мэдээлэл дээр эдийн засгийн хөгжлийн яамнаас их хурлд ороод батлуулт юм байна. За энийг дагаад мөн одоо макро тоонууд ирнэ. За тэрэн дээр одоо гадаад худалдааны тоонууд импорт, экспорт гэдэг. За эдгээр тоонууд дээр одоо уялдуулж жишээ нь одоо импортн дээр одоо бараа бүтээгдэхүүний мөн ангил энэ юмнуудыг задлж гаргана л та судалгаагаар аль болох нарийн гаргана. За энэ дээр үндэслээд одоо жишээ нь гайлын алдан татварын доорлогын бүрдүүлэлт. За тэгээд дотоодын бүтээгдэхүүнд эзэлж байгаа салбарын эдийн засгийн идэвхжил энэ юмнуудыг харна. За уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ, тээвэр гэдэг. За эдгээр салбаруудын эдийн засгийн идэвхжил ямар байх нь тэндээс одоо аж ахуйн нэгжүүдийн орлого ямар байхаар төлөвлөөд за ингээд одоо орлогын төлөвлөлдөг байгаа. За тийм учраас одоо их хурл дээр баталдаг засгийн газраас өргөн барьдаг эдийн засгийн хөгжлийн яамнаас одоо бэлтгэж гаргадаг энэ макро тоонууд дээр одоо маш чухал өндөр ач холбогдол өгж төлөвлөлт хийх нь бол одоо маш чухал байдаг. Тийм за дотоодын бүтээгдэхүүний дээш доош хөдөлж байгаа тоонууд дээр эдийн засгийн хөгжлийн яамны хариу өгчөөрөө. За 2.3 ихтэй төгрөгийн за татврын орлого дутах эрсдэл байгаа. Энэ бол 11 сарын 30-ны тайлангаар гарч ирсэн ийм тоо шүү. За өнөөдрийн байдлаар бол арай багасаад ингэж явж байгаа. За тэгэхээр 2.3-аас 1.2 нь гайлын алдан татврын орлого. За энэ маань шууд орсон импорттой холбоотой. За импорт маань 15.1 юу төр үсгэж гаргацсан. 12.5-аас тий 11.2 болж гүйцэтгэл нь одоо оны эцрүүд ингэж буурахаар байна. Тэгэхээр одоо энэ импортын тоо бол одоо гайлчтаас шууд бас шалтгааллахгүй. Гайлч тэлийн цаана байгаа бараа товаруудыг нааш нь бодо бошуу авчир бид нар татвараа авмаар байна гэж ингэж одоо шаардах боломжгүй ийм зүйлүүд. Энүүгээрээ татврын орлого бүрдүүлэлт дээр ажиллаж байгаа байцаагч нарын бас бол арай өөр үйдэг шүү. За тийм учраас энэ хэмжээ бол ер нь яг харахгүй ингээд дутна. За үлдэж байгаа зөвүүдийн 1.1 нөгөө талд нь 2 орчим нь бол яг татврын аж ахуйн нэгжүүдийн орлого болон бусад одоо албан татваруудын нийт орлого байгаа. За энэ дээр бол одоо татврын ерхий газар за өргөн фронтор бүх боломжоор одоо бүх хүчээр ажиллаж байна. За ингээд үлдсэн хугацаанд одоо аж ахуйн нэгжүүдтэйгээ одоо тулж уулзаж байна. За өөрөөр хэлбэл юуг одоо дансаагаас илүүтэйгээр одоо туслан зөвлөж ямар боломжууд байна вэ? За одоо 11 сарынхаа
одоо талент хугацааны ногдлоо төлөөд за дээрээс нь за мөн 12 сарынхаа ногдлыг он гараад биш наан төлөх ямар боломжууд байна гэх мэтлийн ийм уулзалтуудыг хийж байна. За энд бол одоо дурдах ёстой хэд хэдэн одоо манай яг топ 100 аж ахуйн нэгжүүд ялангуяа одоо нэг ихний топ 10 за 10-аас 20 байдаг аж ахуйн нэгжүүд бол маш үлгэр жишээ байгаа. Энэ бол одоо манай үндэсний компаниуд за энэ дотор одоо манай төрөмжийн компаниуд ч байна. За манай урдаа барьдаг одоо хувийн одоо томоохон компаниуд ч байна. За эдгээр компаниуд бол голцоо бол өргөө за 12 сарынхаа ногдлыг бол урьдчилж төлөхөд ч одоо бэлэн байгаагаа зарим компаниуд илэрхийлж байгаа. За гэх мэтчлэн одоо бид татварын орлого бүрдүүлэлт дээр онцгой анхаарч ажиллаж байна. За тэгэхээр энэ орлого дутаж болцсохгүй эрсдэл маань нэг ангилж харахаар нэг 3 зүйл. За гүйцээж хариулъя. За 3 зүйлээс одоо хэсэгт байна. За нэгдүгээрт ингээд татварын орлого. Хоёрдугаар гайлын татварын орлого. За гуравдугаарт яг ингэж мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй нэг одоо нөлөөлөд байгаа зүйл маань яг сүүлийн үед энэ татварын өршөөл ийм хууль гарна санаачлан гээд ийм илам гарсан нь бол нэгэн тус хүнд явж байгаа. Одоо бид чинь хавраас хойш хүнд явж штэ. Одоо макро бодлогын үр дүнд одоо сайн үр дагавар гүйж гарч байна. За тэрнийх нь мөн бас ингээд сөрөг үр дагавар нь ингээд төсөвдөр ирж байна. За ингэж яхад нөө дарин дээр давс гэдэг шиг ийм мэдээлэл гарчаар ялангуяа дүүргийн татвар, орон нутгийн татварууд дээр орлого бүрдүүлэлтэн дээр бас сөрөг нөлөө гарч ирж байна. Татвараа төлөхгүй одоо хойшлуулах, эргэлзэх ийм байдлууд үүсэж байгаа учраас энийг бас нэг даамжруулмааргүй байгаамаа. Ийм зүйл байна. За 2026 оны төсөвт яг ихний үйлдлийн нэг зарим нэг татварууд дээр одоо За гүйцээж хариулъя. яг өмнөх практикаар бол жилийн эцсийн буюу 12 сарын ногдуулалт бол дараа жилийнхаа эхний үйлрэлт бол ордог. За зарим тохиолдолд бол одоо бид бас наашин татж байгаа учраас 26 онд бол бага хэмжээгээр бол нөлөөлнө. За гэхдээ 26 оныг одоо бас төлөвлөлт, за татвар төвлөрүүлэлт, за гайл дэрж дээр эдийн засгийн одоо идэвхжүүлэлт энэ юмнууд дээр бол одоо эдийн засгийн хөгжлийн амтайгаа дахиж бид нар эргэж одоо ярилцсанаа.